Энэ асуултын хариуг хүний ертөнц аль хэдийн олсон. Хайр гэж хүн хүнийг бүтээчгээд хязгааргүй их баярлахыг хэлнэ. Хайр гэж хүн хүний төлөө хэмжээшгүй ихээр сэтгэлээ зоохыг хэлнэ. Хайр гэж хүн хүнийг хараад хязгааргүй ихээр аз жаргалтай болохыг хэлнэ. Хайр гэж хүн хүний төлөө хүсэл мөрөөдлөө чумартан амьдрахыг хэлнэ. Тийм ээ. Энэ хорвоогийн бүх хайр нэг л хайраас ургасан. Тэр хайр бидэнд бие биенээ нэг бас бусдыгаа хайрлах хайрыг бэлгэлсэн. Баярлалаа ээжээ. Сүний үнэр шингэсэн сивэлэг дахта. За сайн байна уу мэ? Сайн уу? Сайхан тусч гэнэ үү та? Сайхан үлч гэнэ үү? Сайхан үлчээ. За сайхан цай чанж байгаа юм уу та? Сайхан чанаа таваа гэжлэхтэй сайхан чанаа хоолой хийчих болж байна. За. Та намайг санаж гэнэ үү? 11 сараас хойш гараагүй. 11 сараас хойш гараагүй. Гараагүй. Тий. Юу гараагүй гэж? Захсуугаа. Харин тий. Би нөгөө тань дээр очиод таны дугаар таны дугаарыг авсан штэ. Тий. Сонсож байна та? За. Мөстэй юм минь. Тэмээ. Би юу яасан? Би ч нөгөө пүүз зардсан штэ. Пүүз зардаг. Пүүзний саага штэ. Одоо шинэ жил болж байна. Эмээ дээрээ ирээд эмээ дээрээ бэлэг өгнө. Бэлэг. Хүгээсэн намайга хүний зэрэгт хүргэгээ. Манай эмээг чи хин гэдэг юм бэ? Хин гэдгийг таныг? Тэр найдмад гэдэг юм. Найдмад. За. Эмээ минь одоо нас өдөр хэд үрж байна? Би одоо он гарахаар 86 хүрнэ. Өстө өндөр насыг асалж байгаа буруу. Явж байна. Зөөлхөн дулаахан та ингээ гэр зүр даарахгүй шүү дээ. Тэгээ доороосоо даарч болохгүй. Би тэгээд имээ за энэ гутал бол ингээд гоё таарсан. Би ингээд нэг танд ингээд нэг ойр. Тий, ингээд нэг ойр зуурын энэ та сайхан шүлтөө ол хийж дээрээ заа юу. Гомн. Шүлтөө ол хийж дээрээ. Энэгээр та гоё борцог гамбар хийгээд те гоё бомоо хийгээд. Би ч одоо өвлийн үг шүү дээ. Өвлийн үг. За. Өвлийн үг. Өвлийн үг чи одоо хүүхдүүдтэй бэлэг өгдөө. За тэгээд энэ ирж бүү одоо шинэ ондоо эрүүлэг. Одоо даанасаж хамгийн дээдийн аз жаргалыг танд хүсэн өрөөё. Өвлийн үг аав. За тэгээд энэ одоо нөгөө коро байгаа штэ. За. Корогийн үед одоо хамгийн хэрэгтэй бэлэг чи энэ шүү дээ. За. Эмээ. Маск.
Маск. дотроо 50 ширхтээ. За тэгээд имээ ойр зуур гарч орохдоо маска зүүгээрээ. Тий. За наа чи нэг юм байгаа. Тий. За энэ би энэ 2020 онд гаргасан миний өөрийн ном юм байгаа. Тий, би энэ шүлэг хүчдэг гэсэн штэ. Энэ нөгөө урам зоригийн ишлэл. Одоо энийг уншаад ингээд залуу үед маань энэ хүмүүс маань өөртөө итгэл илүү ингээд гал цогтой тэ ажиллаа хийх ийм гоё урам зоригийг энэ номноос маань авах юм. Тэгээ та энэ анзарч ивэл энэ одоо манай эхнэр энэ хөөрхөн. Айгүй хөөрхөн байгааз. Хөөрхөн байна. Тий, энэ хажуудлын царайлаг залуу нь би. Тэгээ битээр хоёлоо гоё Монгол дээлээ өмссөн байгаа. Би энэ залуу хүн гэж хараад байгаа. Юу, охин хүн гэж хараад байгаа. Наад охин чинь би. Энэ охин чи юм уу? Охины дээлээ өмссөн байна. Тийм үү. Яг битээр хосолсон байхгүй юу? Тий, тэгээд энэ эмээ миний одоо ном их гоё нэртэй байгаа сте. Тий. Юу гэж вэ? Битгий уншиг нөө. Битгий уншиг гэж байгаа. Энэ яагаад битгий уншиг гэж нэрлсэн гэж? Одоо альва ямар нэг юм үн цэнтэй байх ёстой, нууцлаг байх ёстой тий. Энийг хэрвээ та унших юм бол яаж ч өөрчлөгдөж мэднэ гэж. Энэ миний номыг уншуулаа. Та яаж ч өөрчлөгдөж мэднэ гэж байгаа юм. Тэр нь мэдээж яг үхэхэд илүү та ингээд одоо өөртөө итгэл илүү ирч хүч тийм ээ. Эцээ тэр нь юу юм бэ тийм ээ? Амьдралын төлөө тэмцэх. Нэрээ энэ жижиг юмд би шантрахгүй шүү. Тэмцээ шүү гэсэн ийм сайхан ишлэл бичвэрүүд байгаа юм. За ингээ онгоолгоод үз та. Онгоолгоод үзгээр их гоё. За ингээд онгоолгоо ер нь ингээд ерөөхдөө нэлэхүүд нь ингээд онгоолгол дандаа юм монгол гоё дээлнүүд нэг талд нь гоё ишлэл юм өгнүүд байгаа юм. За энийг ингээд танд бэлгэлж байгаа шүү. За юу юм бэ? Одоо би танд 25,000 төгрөгийн өртөө байгаа штэ. Тий, би сая танаас нөгөө гоё 21 цоо. Яах. Нөгөө миний авсан юм хаана? Энэ доктор чи одоо эмээ бүр ингээд гоё нандинаад ингээд тий ингээд хийцэн штэ. За тий алаглуулаа. Ингээд 25,000 төгрөг болсон шүү. Яг л ингээд яс ингээд хоёлаа яг 25,000 төгрөг болсон. Зүгээрээ. Хаач одоо миний ээж шиг л мөн шүү дээ. Тий. За ингээд сагийн одоо Баянгол дүүргийн онцгой байдлын алба хэлцэл дээр ирсэн байна. Тэгээд ингээд гэр бүлийнхаа зүгээс яг одоо энэ ковидын үед те энэ хэцүү цаад тахлын үед бол хамгийн нүүрний шугамд байгаа энэ онцгой байдлын албан хаагч нартаа зориулаад за энэ 1000 ширхэг маскыг өгж байгаа. Тэгээд ингээд энэ албан хаагч нартаа бас нэг 2-3 өдөр ч гэсэн те бие хамгаалаад энэ цаад тахлаас хамгаалаа. Тэгээд та ард иргэдээ бас хандаад бас энэ зөвлөмж өгвөл тийм ээ. За ингээд энэ юм манай онцгой байдлын байгууллагт бас өрийн зүгээс хөв нэмэр оруулж ханд өргөж байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд ер нь одоо энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгчилсэн байгаа энэ үед за бүхний улс дээр бүх шатны боловсролын байгууллагын үйлчлэгээ зогссон хүүхдүүд бага насны хүүхдүүд гэртээ байгаа энэ цаг үед эцэгчүүд та бүхэндээ хандаж хэлэхэд гэр орондоо галын айлгүй байдал ханх бага насны хүүхдийг гэртээ цоожилж үлдээхгүй байх, харгалзах хөнгүүгээр орхихгүй байх, за мөн хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг гэрт нь харгалзах хөнгүүгээр ганцаараа гин болон цоожилж орхиж үлдээхгүй байхыг бол анхааруулж байна. За ингээд сагийн гэр бүлийн зүгээс Баянгол дүүргийн нэлээвэлсэн албан хаагч нартаа бас нэг сэтгэлийн дэм болгоод 2-3 өдөр ч гэсэн бас энэ цар тахлын коронавитойгоо үед бас нэг 1000 ширхэг маскны ийм сэтгэлийн дэмийг өгж байгаамаа. Тэнэн хэтнээ жилийн охин дээр тэгээд яхав дээр хэтэн давыг аяад цоожвол сэтгэл тайван байхын тэгээд даваа оёхгүй болохоор янз бүрийн бодогдол тэгээд ёсын шидэмэлийг бодох юм даа гэж цоохож одоо тийм л ажил байх юм даа өсөж юм. Атгатай хүмүүс тэгээд яг тавуудынхаа боён гişхийг
төрийнхөө буянтай хэсгээд хаваатад идэл тэгээд байжлаа да хүмүүс тэгээд өшөө яах вэ? За баярлалаа. Энэ нэг коро байхгүйсэн бол уул нэг сайхан өнөрлүүлээд үнсүүлээд явуулж сэтгэл сайхан сэгэн. Дааж одоо коротой үед хэцүү юм да тийм ээ. Коро биш байна. Шинэ ондоо хамгийн аз жаргал, хамгийн дээд, хамгийн гэгээлэг зүйлийг танд одоо хүсэн өрөөж байна юм ээ. За баярлалаа. За